За сайн уу? За юу энэ да? Бүтэн бараг 2-7 хоног юмаа ярьсангүй маш завгүй байлаа. Тэгээд харин сүүлийн 2 дугаараас та хичээнгүйлэн цаг зав гарган үзлээ. Тэглээ шинэ хүмүүс орж ирж байгааг тохиолдуулаад Мгм. хичээнгүйл үзлээ. Харин тий өмнөх хасалтын дугааруудаа үзсэн ч гэсэн ярих зав үнэхээр байсангүй. Тэгээд маш шокны хасалтууд явагдлаа. Юу гэж бодож байна? Би хонгорыг явсанд айгу гайхаж байна. Харин тийм манай хэд ч өөрснөө бараг тэр хайд үе орох юм бол тэгэл хасагддаг гэдэг тийм юутай болцсон юм л шүү дээ. Тэ Тэ. бүр Хонгор явлаа, төгсөө явлаа. Аа, шинэ охин маань бас амар харамсалтай л удаан юм үзүүлж чадсангүй те. тий гэтээ яг хөө тэр угаасаа нэг яг сонирхох үнэнч байхгүй жоохон яг тийм нэвтрүүлгийн хувьд бол нэг тийм хүчтэй оролцогч байж чадхааргүй байсан болохоор хасцсан байх гэж би бодож байна. Би яг бас Тийм ба. хонгор дээр айгу шоконд орсон. What? Яагаад гэдэг айгу бодогцсон. Хонгор хэтэрхий хүчтэй өрсөлдөгч байсан болохоор ер нь залуучууд нийлээ хасч уу гэж бодсон би. Бас магадгүй те. Эсвэл энэ нөгөө хил одоо ямар нэгэн хил ам гараад байсан шүү дээ. Нэг янз бүрийн зураг мураг явал Ааха. тэрнээс болоод телевизийн багийнхан өөрснөө хасна гэж байх уу? Байхгүй л дээ эн чинь аль дээр бичдэг гэсэн нөгөө нэг шууд явагдаж байгаа биш шүү Аа тийш дээ тий. дээ. Аа. Тийм тэгвэл бас магадгүй юм байна. Хэтэрхий хүчтэй оролцогч байсан учраас хасцсан байж бас болох юм те. Төгсөөгдөлтөй хасагдсан чи бас жоохон санааччих шиг тий ховж ивэгэд. Ховчи бас хэрэгтэй ч юм шиг өө. Угаасаа Тий. нэгэн survival show болсон нь ойлгомжтой байгаа учраас Тэгээ нэг нэлийн дургу байснаа яг хасагдсан чинь нэг сонио эзгүрээс явах шиг санагдсан шүү. бас нэг өөр дээрээ төвлөрсөн нэг тийм гар хэрэгтэй ч юм шигтэй бид нартай. Тийм л санагдсан. Тий. Тий, амраа болохоор хүнддэг шалтгааны улмаас гэд тэгсэн тэгээд хөрх юм уу нацаг минь тэгэл амраатаа өмсөлсөн аимс гэл аимстайгаа л үлдсэн дээ. Амраа яагаад гинт явчихваа? Гинт ажил гарсан юм болов уу? Эсвэл яг яагаад гинт явчихваа? Харин Өмнөх өрөө мэдгүй зүгээр тэгэл байсан гэснэ. өмнөх оройн зүг зүгээр ингээл юм яриад хөөрхөн сууж ирсэн аа үүрээр нэг ингээд нойрон дундаа харсан чи чамдаамаа багалж исэн гэл тэгэл явцсан гэсэн шүү дээ. Яг юу болсон бас Тэр сайн нөгөө ойлгоогүй. нэг animal sex center гэдэг тэрнээсээ болоод нийлээд доглж моглоод гондоод явсан юм болов уу? Үгүй л гүдээ амраач уг нь тийм хэр оргийн юм тоохоор хүүхэд биш шүү дээ. Ер нь явж явж За бас нэг ажил гарсан буруу л ах олцсон та байсан тий. биз дээ тий. За тэгээд шин дугаар маш сонирхолтой байлаа. Манай хэд чинь яг 4-4 оролцогч гасцсан чинь тэгээ яаж яхад яг өмнөх өдөр нөгөө хонгор золоо хоёр чинь нууц хөрөө мөрөөнд орцсон. Айгуу бай тийм байжгаад хүмүүс хасагдсан чинь амар шоконд ороод үзэгчд ч гэсэн ер нь айгуу шоконд орсон баха. Гинт ингээд 12 байжгаа л 8 болцохоор чинь амар эвгүн байлаа ш нэг сонин цөөхөн. Тэгээ ер нь ингээ бөмбөнөр хасгаар айгу сонин тий. Одоо барыг шоу дундаа орж байгаа юм чи ингэж олноороо хасахгүй нийгмийг нь л хасагдах байх гэж бодож байсан чинь олноороо тий хүчтэй оролцогчдод хасагдсан зур айгу гайхсан. Харин тий бас нөгөө нэг Singles Inferno шиг бас нэг жоохон зохиолоо өөрчилөх гэж үзэж байгаа юм болоо. Олноор нь хасч олноор нь нэмж Тийм мэмэл. байсан. Тий би бол тэгж ойлгосон. Олноор нь Тэгээ хэрэгээр яг хөө миний олноор нь хасаад. бодлоор одоо ингээ шинэ хүмүүс орж ирэхэд яг зөв шийдвэр гаргасан юм шиг санагдсан. Олноор нь ингээ хасангууд нэг яг Мм. нэг хэв юм болж исэн тэр уур амьсгал нь байхгүй болоод одоо ингээ цоо шинэ хүмүүс ороод ирэхээр бүр цоо шинэ нэвтрүүлэх шиг айгу сонирхолтой байгаа байхгүй юу. Өмнөх яг нөгөө хэсэг дээр нэг жоох уйтгартай болох гэж ирж исэн. Яг үндэ бол би цагтаа байсан ч гэсэн юу ярихаа сайн мэдэхгүй байсан. Мм. Тийм тийм яг жоох уйтгартай болоод ерөнхийдөө нөгөө нэг Трей нацаг хоёр орж ирсэн гэсэн тэр хоёр айгу хурдан уусаад тий. Тийм. Тийм Нөгөө тэгээд яг манан нэг занан сонир бол гээл. тий. Яг үнэн үнэн яг тийм болж эхэлжсэн шүү. Тэгээд За яшиг хотын бүсгүй хөдөөд энэ төр үзье дөө гэж ааха шинэ хүмүүс орж ирлээ те. яг тэглээд яг За тэгээд шинэ хоёр дугаар яа те хоёлаа да. мгм. За эхлэж юу ч гэсэн хоёлоо оролцогчдоос нь эхлэе те. За инхтүр гээд Шанхайд амьдардаг, Шанхайд ажиллаж амьдарч бизнес эрхэлдэг залуу орж ирлээ. Энку гэдэг. Ааха. Энку Энэ юм уу, энки юм уу? инко гэсэн. Мгм. Энэ залуу болохоор яг хөө бусад оролцогчоо бодвол нэлээд төлөвшсөн байсан те 33 настай. Мгм. Насны хувьд айгу ахмад болохоор Мгм.
төгсөө энтертийг харьцуулбал хамаагүй тийм төлөвшсөн залуу байсан. Тийм байлээ. Гэхдээ надад яагаад ч юм Ice Top Ice Cool шиг л харагдаад байсан. Асуудгүй. Энэ ингээд нөгөө нэг хөрхэнтэй анх удаага камерын өмнө гарч байгаач болохоор ч тэр юм уу нэг юм өөрөөрөө байж чадахгүй байсан те. Тий, өөрөөр болвол тийм урлагийн хүн бах тий гэж яагаад ч Ингээд шүлэг мүлэг уушаад хар тэгж бодсон нөө шүү. тэр шулуун уншдаг гэсэн амар кринж ёо нөө гэж бодсон шүү дээ. Бити гээл ёо тэр Яг ихтэй амар даамууд эвгүй болохоор байсан. шүлэг уншин гэж бодсон. Хасааг өмнө нь одоо баахан монгол шүлгээр бүгдсэн гэж шин битгүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгснээ бүр Шүлгийн амар дарамт нь англиар орсон уншиж гэдэг байгаа уншаад би шин. амар англиар лаг ярьдаг гэж үзүүлж байгаа юм. Мэдгүй Надад надад гоё амар ярьж эвгүй байсан. байсан. Надад бол гоё л уншчих шиг байсан гэж. Юу гоё л байсан л та. Тэгтээ яг тэр үйлдэл өөрөө айгүй эвгүй үйлдэл байсан. Яг тэр бүчид Тий, ер тэрийг нь бол унших жоох сонирн хэрэгтэй юу байсан. юу тий амар сонио. Яг ямар нэгэн байдлаар нөө сүулт орж ирж байгаа өөрийнхөө бүхэл юмыг үзүүлэх шиг болсон тий. Нөө орой морой юм ярьжсэн би бол тулааны спортоор хичээлж ирсэн тэгэл хавчуулаад л байсан тий энэ залуу. Тий ер нь Тэгээд айгүй тийм сонин яг ийм дундыг барихгүй нэг тийм хоёр туйл руу яваад байсан тий. Нэрэ тэр оройн хэсэг дээр хасаа ёо. Нэг амар худлаа юм хасаа яагаад юм худ юм бэ гэж бодогдоод байсан шүү дээ. Би тэр хүний төлөө зүрхээ шархлуулан байж салсан ч гэж шиг. Йоо. угаасаа бүр оролцогч мэдчихсэн, панелистууд ч мэдэж, үзэж бас бид нар мэдэж тий. Өөр арай л худлаа юу үгүй юу. Харин тий бүр нөгөө ёо юу юм бэ нөгөө манайхан чи нэг поп моп гэдэг үг нь ядж хахад бүр яг ингээд хасаад бүр яг таарад байгаа байхгүй юу бүр тий. Амар сан. Би хасаг харахад бол жинхэнэ кринжсэн. Гэхдээ хасаагаас илүү нөгөө нэг жиюн чи бас ахтрах мөлөө шүү Оо те. тийм байлээ те. Йоо тэр харц марцны ер нь идчихжээ л шүү дээ те. Эрмэнгүүд сэрлэн хөдөлж мөдлөөд oh my gosh. Би яг тэр хоёулаа зоригтой нэрэ панелистуудын хэлдгээр би биндээ яг бараг тохирсон ч юм уу гэмээр хоёр л гарал вэлээ л дээ те. Тийм байлээ. Гэхдээ жиюнаас гинт юм огцом юм аа гэж ерөөсө бодоагүй нөө дуугаа өний датнат ингэдэг шиг те. Мань хүн бол ер нь амар хөөр янз бүр юм хийдэг ах юм шиг санагдсан. Тэр нөгөө апатент дуулж булаад Харин тийм ингээд нөгөө нэг сэтгэл хөдлөлөө нэг юм барьж чаддаггүй хүмүүс байдаг шүү дээ те. Ингээ хөөр ингээд бүр юм нөгөө тогтмол бүсээсээ гарчдаг гэхгүй юу. Тэ. Гэхдээ яг оролцогчдын яг шинэ оролцогчийн хувьд бол инх төр ингээ хүчтэй оролцогч байж чадж байгаа юу? Чи юу гэж бодож байна нэг? Тэгээ хүчтэй оролцогт бол байж чадж байгаа шүү те. Харин яг тэрэн дээр би бас жоохон эргэлзээд байгаа шүү дээ. Яг хоо шоу гэдэг утгаараа илүү шоу үзүүлж штэ ороод ингээд чимээгүй байсаар байгаад гарч ирж байгаа биш ямар нэгэн байдлаар шоу үзүүлээд өөрийнхөө төлөө тэмцэж байгаа. Тэр нь бол надад таалагдсан. Дээрэс нь нөгөө уранд бол урьдчилж хэлж ягаад би ингээ хасаад уулзаж болох уу гэсэн надад бол айгу таалагдсан. Тэгээд яг хөтэ ер нь бол үнэхээр өөрийнхөө төлөө алхам хийдэг охин шүү санагдсан. Тэгээд тэрийга тийм шууд амар бүдүүлэг байдлаар биш те. Ямар ч гэсэн уурынтай ярьсан. Тэгээд өөрийнхөө хүссэн юмныхаа төлөө алхам хийж ийн те. Хичээл санаа зовхгүй тэгээд нэг аваачлах чанар юм биш үү те. Би болохоор нөгөө энэ нэг төрийг хүчтэй оролцож байж чадж байгаа юу гэж асуусан байхгүй юу? Жээ нэг ярьжсэн болохоор те. Инх төрийн хувьд инх төрийн хувьд хүчтэй оролцогч одоо бол надад тийм хүчтэй оролцогч санагдсангүй. Гэхдээ инх төр яг нөгөө нэг хасаа ингээд л одоо жишээлбэл өрөнг ингээд за би яаж дайлгаж байгаа л эргээд очиход өрөн бол намайг хүлээгээл байж гин гэсэн тэр бодлыг ингээд гоё алдагдуулж өрөнг өрсөнд би амар баяртай байгаа шүү дээ. Тэр нь бол өрөнд инхтэр яг сайхан турхал юм шиг санагдсан. Энэ хасаа масаа гэхээ болоод инкүтэйгээ уулзвал яасан юм бэ л гэж бодож байгаа шүү дээ. Яг үнэ харин тий. Тэгвэл бол хасаа бүр арай л ёо. Бүр өрөнг ингээл нэг тэгээ бэлэн тэгээл хүлээгээ байж идэг. Жэвэнтэй хинтээч дайлгаж жагаад эргээд очиход өрөн хүлээгээл байж нэг бодцсон те бүр. Яагаад тийм бодлыг өрөнд тэрэнд төрүүлсэнийг би бас айгүй ойлгохгүй байгаа шүү дээ. Энэ хэдийг ярих байлаа шинэ оролцогч яриа. За номын дээр. Айгүй хөрхөн байлээ те. Бүр надад яг жижигчин кино жижигчин шиг санагдсан. Надад бол таалагдсан. Тэ яг солонгос драмны те. Тэгтээ бас яг ингээд яг хүчтэй оролцогч байж чадах хэмжээнд бас биш бэлээ те. Ингээ яриа мараа нэг тийм
яг чимээгүй л байсаар байж байгаа дуусах ч юм уу эсвэл дараагийн хасалтанд орох ч юм уу нэг тиймэрхүү юм болох байх гэж би бас бодоод байгаа. Яг нөгөө манай залуучуудын сонирхдаг стил биш ч юм уу нэг тийм бэлээ те. Яг нь манай монголчууд яриа өөрлөлтөө тий. Энэ Аа. хүн ч нөө Singles Inferno-гийн шиг нэг тийм Яг үнэ. Яг төстэй орж зя ирж байгаа те. санагдсан надад. Нэг өөрийнхөө нүүр будалт модалт ингээд бие авч явж байгаа юм гэсэн жия шиг. Гэтэ бид нар чинь бас нэг өөр үндэстэй учраас арай өөр байдлаар ингээд дурлалцаж мурлалцаж явшлуулт Аа. ингээд юм шүү те. Тийм тийм яг үнэ. Ер нь бол манай монголчуудын дунд хамгийн хүчтэй тийм нэг октоодын аль утах зүйлийг тодоол хийж илээ дээ ер нь. Тийм байлээ те. Яг классик Яг монгол үнэ. охины. Яг үнэ. Тэгээд ингээд бүгд ингээд тодог анхаарцсан те. Тий. Тий. За бэлгүүн гэд бас нэг шинэ оролцогч. Энэ удаад болохоор хоёр охин нэг залуу ирүүлсэн те. Би болохоор яг л хассан тоос шиг л авчрах байх гэж бодсон чинь ягаад чи нэг залуу дутуу хоёр охин тэгэд ирсэн. Одоо тэгээ нэг хүн хасчаал дахил хоёрыг ирүүлж тэнцвүүлэх юм билгүй тий. Бас магадгүй те. За бэлгүүний тал Бэлгүүний дээр тухай надад яг ер нь Монгол л ярих баяраар малга гэхгүй. нөгөө гадаад төрхийг айгу шүмжилж илээ тий. Тэгээд Аа. өдрөөл тэгжлээ нэмж тэрэн дээр одоо юм ярмааргүй байна. Зүгээр Тийм тийм. амар өөртөө ихтэй мундаг хүн байлаа айгу гоё яриа өрөөтэй тийм нөгөө тэр юм хөтлөөд явж байгаа тоглоом моглоомоо хөтлж байгаа нь бол айгу өөртөө ихтэй дажгүй өх шүү санагдсан. Аа. Царайны хувьд бол хүнийг нэг гадна талаас нь царай мотой өндөр гэдэг одоо бид нэр бас юу вэ те Аа. өөртөө нэг лаг юм шиг тэгж бас болохгүй байх гэж бол бодож байгаа. Аа. Надад бол яг үнэ хэлээд Тэгээд ярих юм алгаа энэ охин дээр яг үнэндээ яг яг манай энэ нөгөө нэг энэ аа. нэвтрүүлэг бол юг бодоо Singles Inferno бодвол ингээд нэг амар органик байгаа таалагдчих байгаа. Ер нь бүгд ийм мисүргсэн биштэй нэг тийм бүгд өөр өөр царайтай. Тэгээ тийм нэг өөр төрх болж орж иж байгаа дэлгүүр бас айгу зөрөгтэй байна л гэж харж байна. Аа. Би яг үнэндээ зүгээр л яг хуу нэг оролцогч л гэж харж байгаа болохоос яг үнэндээ өрсөлдөөд тэнд ингээд залуу малуутай учир ургуулад тэгнэ гэж бодохгүй байгаа болохоор яг үнэнд надад бол ярих энэ охин дээр нэг тим юм байна гэж шүүмжлэх малга айгу гой биетэй юм байна гэж л бодсон. Гой гидс мэдстэй. За Тэгээд тэгээд бас аа. одоо нөгөө нэг ганц би ээж гэх тэрнээсээ нууж мөхгүй ингээд шууд хилчиж чаана. Надад бас айгу дажгүй санагдсан. Яагаад ер нь хүүхдээ нэвтрүүлэх зархан төлөө нуух гэж те. Тийш Нуу үү. энэ. Тийш үү. Хүүхдээс ичиж болохгүй шүү дээ хүн. За тэгээд шинэ гурван оролцогч айгу сонирхолтойгоор оруулж ирсэн бүгднгийнх нь нүдийг боож агаад тэгээд манай гурван оролцогч өөрснөө болцох хүнийг сонгосон байжгаад яг тэр хүмүүсээр нь тэмдрүүлээд тэгээд ингээд энэ гурван ингээд нөгөө нэг зургийг хараад сонгосон гэхэд бас сонирхолтой сонголт хийсэн байлээ те. Тийм байсан. Ер нь яг тийм зургийг харахаар ингэж сонгох байсан байна. Тэгээ зургийг харахаар хасааг бол мэдээж сонгоно хасаа ч угаасаа хөөрхөн инээж минэдэг шүү дээ. Яг үндэ бол царайлаг залуу шүү дээ. Ярьж үзээгүй бол тий ярьж үзээгүй харьцаж үзээгүй хүнд бол хасаа бол хөөрхөн нацаг бас дайжгүй. Октоудаас бас тэмээ тий золоо угаасаа л ер нь ийм л сонголт хийх байсан юм байна. Гэхдээ болцоонууд нь яг тийм chemistry үүсэж байгаа болцоо айгүй ховор байсан те. Энэ гурийн гурвуулангийнх нь болцоо нэг тийм сонин ийм нэг юм хуурай болоод өнгөрцөө. тийм би бол хасаагаас юмэл үнэхээр хинжсэн. Би хүүхэн царилэг гэдгээс гадна өөр яг нөө сонгосон байж. Тий. Царилгаас гадна ягаад өгсөн ёо харин тий яг хин царилэг гээ хэлцээ те. Хөөрцөг гар ёо. Тэгээ би өөрөөсөө улам бүр нөгөө танаас татаатай яг адилхан байгаа. Улам бүр би энэ залуу дургу болж байгаа. Аа за тэгээд нөгөө нэг энэ хэд ингээ болзоонд явангуут нөгөө тав болохоор үлдсэн те. Тэгээ эднэр ингээ хөөхөн тоглоод тоглоомонд ялсан нь болзоо хийя гэ тэгэнгүүт ингээд Зэтүла хин хоёр ч хоёулаа тод руу байгаа шүү дээ тий. Тэгсэн чи яаж яхад яг тоглоомонд тод ялж таарад тэгээд тод сонголт хийх болоод Трейг сонгоцсон. Тэгэл манай Зэтүла за гоё штэ манай хоёр гэл хөрхи үлдсэндээ. Гэтэ ер нь аль тодын хувьд амар ойлгомжтой л да. Тэгээ дараа нь угаасаа энэ Зэтүла тод хоёр ярилцсан шүү дээ тийм. Тий. Чи ямар байгаа гэдэг
одоо яг байгаа л хэлсэн шүү дээ. Чи амар ойлгомжгүй байсан ингээд айгүй Мгм. шулуухан ярьсан. Сэтгэлээ харин өөрөө яг тийм шийдвэртэй алхам үнэхээр хийхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээс бол тод нэг тийм үгүй гэхгүй байгаа байхгүй тий бас. Тий, яг ингээл нэгэнт ингээд хосоо олдог хөөрхөн нэвтрүүлэгт орсон юм бол тэгээд үнэхээр тод өөрт нь таалагдж байгаа бол яг үнэндээ бол яг ингээд тодын хэлж байгаа үнэн байхгүй юу? Хичээл зүтгэл гаргах хэрэгтэй тий. Тэгтий ч хүн чинь ингээд сонголтоо хийн штэ. Тэгэхгүй ингээд чи бас би бас ингээд чамайг хитрхи хүчлээд байна уу гэдэг үгээр ингээд худлаа нуувч хийгээд өөрийгөө хоош нь татаад байгаа нь өөр айгу онцгүй байгаа л да тий. Би Тийм тэгээ сонгогдохгүйч нэг байж магадгүй гэсэн нэг тийм нөхөө малтаад байгаа ч юм шиг те. айдастай. Тий. Нэгэнт л эр хүн юм чинь эр хүн чинь угаасаа л юмны төлөө ингээд тэмцэх ёстой юм чинь гоё ингээд тэмцээд яах вэ тэгэл ялагдвал тэр л үсттэй ингээд гоё хичээл зүтгэл гаргаад ямар ч байсан би энэний төлөө зүтгэсэн шүү гэж дараа нь бодоход өөртөө бахархалтай штэ тий. Одоо чи Трейийн хувьд бол ингээ яг тод гэдэг амар ойлгомжтой байгаа шүү дээ. Тэнгүүд Аа. сэтгэл тогийн хувьд болохоор ямар нэг юм ялангуйтай хизээч тодыг сонгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг эмэгтэй хүний хувьд нэрээ яаж ч ойлгох юм те. Тий штэ А тий. миний араас гүйж ийн гэснээр нэг олон хүний дэргэд болохоор араас гүйгээгүй юм шиг сарэж мэрэлээд байгаа ч юм шиг. Нэг хоёулаа олонгод хардаж мартаад уурлаад байсан. Тэгэхээр тод бол яг зөв юм ярьж ирлээ. Харин тэг яг өнөө надад ч гэсэн тод айгу таалагдаад тэгээ трэч гэсэн айгу таалагдсан. Би ингээд тодод хэтэрхий зай өгөхгүй байгаа юм шиг та нар санагдаагүй биз дээ. Та нар бас уулзмаар байвал уулзч болно штэ. Тэгтээ би бол ингээд бас тод руу байгаа шүү гэдгээ хэлээд тэгтээ яг бас үзүүл бас ингээ өрөнгө ч гэсэн болзоонд өрөөл өрхөл байсан гэл ингээл Трей бас айгу шодрог байгаа надад айгу таалагдсан. Трей тэгтээ бас Ер ингээ нь хэсэл зүтгэл хөөрхөн гаргаж маргаа те хэнийг зэтүүлэг бодвол ингээ хамаагүй ил тод өөрийгөө илэрхийлээд тийм. тий. Одоо яг энэ залуучуудын дунд хамгийн айтайхан байгаа хоёр хүний нэг бол Нацаг Трей хоёр юм тий. Надад Мгм. бол Трей яг гэр хүн шиг гэр хүн. Яг юу Мгм. хийж байгааг мэдж байгаа. Тэрэндээ ингээ өмж тэгээ нэг Мгм. бусдын дуусаад туршдаг. Илтгэв жүжиггүй тий драмгүй байгаа нэг айгу зүгээрсэн мэдж байгаа. Ганц зүйлээ болохоор нэг би ивдэрхий хүн гэдэг байгаа ч юм шиг тий. Чи намайг засаад Яагаад ч аваарай гэж мэгийдүү. тий. Би угаасаа айгу ойлгомжгүй гэдэг байгаа ч юм уу тий. Нэг тийм Тий. ядаргаатай хасаа болохоор бүр арай л худлаа. Тэгснэ яг үнэхээр өрөнгө ингээд эрүүл дам өнгөт бүрстэй хідэн хүн харж ичнэ янз бүрдээ дээ тий. Харин тий. Тэр жэвэн бүр уйлсан гэсэн ш нөгөө хин дээр очиж трейдер очиж те ингээд өрөнгөө байхдаа айгу гоё байдаг хэрнээ өрөнгө харахаараа намайг тоогоо болчдөг гэд Тийм трейдер очиж токсик уйлсан гэд тий. залуучууд юм бүр яг амар дурдах байгаа байхгүй тий. Жинхэнэ токсик тий амар Тий зэтүүлээ ч мутацтай. гэсэн те жинхэнэ токсиктэй нэг охинтой 5 жил үерхэх хугацаанд бүх төрлийн шарахыг биэндээ өгчл байсан, авчил байсан ч гэх шиг бүр юм. Анхны 10 жилийн үерхэд нэг тийм драма болдгоос одоо ийм болцсон хойно тийм юм болох хэрэгтэй юу? Их сонин те. Тэг мэдгүй тэтгэл бол хасаагаас дээр шүү ямар ч байсан. За Ямар ч тийм ээ байсан те яг үнэ. Ааха. Яг тий. эрен бэлгийн бол тийм ээ те. Надад эрен бэлгийн бол хамгийн таалагдж байгаа нацаг хөөх юм нэ хамгийн байгаагаараа байгаа. Хамгийн баггүй байгаа. Яста нэг хөөхөн хүү байлээ. Тэгэл тодыг гарахаар мөмийн харсаар гал таарах юм да. Харин тийм ээ. Гой мөмтэй маа. Гоё Гэтэ би ягаа. энэ тодын мөмийг яг өөрийнх нь жинхэнэ ориг мөм гэж бодож байгаа. Би бол сайн мэдэхгүй байна. Тэгтээ гоё л байгаа. Ориг бишээс хамаагүй. Ориг мөм гэж би бодож байгаа. Ягаад тэр би юм мөмтэй байсан маа хөвгт гарахаас өмнө. За за. За тэгээд юу болсон бэлээ? Тэгээд оройн энэ нөгөө хэдийгээр ирэхээс өмнө энэ хэд чинь бас хөөрхөн шийтгэлтэй тоглосон тий. Тэгээ оройн шархсан түүхүүдээ ярьсан. Тэгээ Аа. шархсан түүхүүд дунд бол хасаагийн ч бодлоо байсан. Тэг яг Яг үнэ. юу гэж Өстө хот байгаа. байсан. Тэгээ би бол Тий. сайн залуу шүү гэдэг юм чи юу гэж чаана тэгээ бүр зохиол бичт юм хааш. Эсвэл өөр уг хүн нь тийм драматик хүн ч юм уу. I don't know. Би ямар ч зүйл итгэхгүй байгаа. Харин би ч сэтгэхгүй байгаа. Тэр хүн ингээд өөрийнхөө төлөө ингээд нэг юм руу сурах хэрэгтэй болсон. Тэгээд би тэрнийхэн төлөө салгац шийдвэр гаргаад тэр надад ч амар хэцүү байсан. Тэр хүн гэхдээ зүгээрээ гэж хэлсэн ч гэсэн надад үгүй би чиний төлөө гэд хэлээд тэгээ салсан гэд. Тэрэн дээр өөрөн ингээд айгу хамгаалаад байгаа нь амар сонир санагцсан. Манай хүн чинь ингээд камерын өмнө болохоор ийм байдаг. Уг нь битэр хоёлаа байхдаа гоё байдаг гэж хэлсэн нь амар. What гэд. Яа чиний нүд хаагдчихвал гэж бодогдоод байсан. Нэрийн таалагдаад байгаа юм бах та сонио. Сонин те. Хөрхи манай нацаг айгу яг үннээ ярьсан те энэ дээр.
Амар өрөвдсөн шүү дээ би нацгийг. Тэгсэн айгу тийм тийм яа өрөвцөн гэж архан тавьсан гэчээд үү. Үгүй эгүй зүгээр л яг тэр түүхээ яг энэ дээр ингэж ярих хэрэг байсан болоо да гэдэг дээр нь л Тэгээ яг үнэн л ярьсан л та тийм тийм. тийм Нэг тийм энэ өрөвдөлтөө тохиолдолд бол түүх санагдаагүй зүгээр араа нь тавьсан тэгэл араа нь тавьсандаа болол салсан юм шиг үү тий. тий. За Тэгээ тэрийг мэдгүй. ингээд Надад шууд бол нэг хэлсэн. тийм Яг өрөвдөлтөө нь түүх нь санагдаагүй тий. өрөвдөлтөй биш. Зүгээр тухайн моментэд өөрийнх нь байгаа байдал нэг тийм өрөвдөлтөй байсан. Надад Тэгээ яг ягаад ч юм. үнэн ч байгаа нэг айгу таалагдсан. Тэгээ хүмүүст бол бараг л араа нь тавьчаад тэрийг хэлэх тийм Зориг байхгүй зөрөг шүү дээ. байхгүй шүү Тийм тий. шүү дээ тий. Ахаа яг үнэ. Тэгээд манай зоологийн түүх ямар байлаа? Бас нэг тиймэрхүү түүх байсан билүү? Айгүй олон жил Олон жил 13 жил үехээр үргэлжсэн. Тэгээд 13 жилийн туршид бараг тэгэж араараа тавилсан юм хайшин. тийм тэгээд ийм амар хамгаалалттай болсон баха тий. Над ягаа чи тэгж бодгцсан нэг тийм өөрийгөө хамгаалсан тий. Бусдаас Тий хамгаалсан нэг байдалтай болсон. ойртуулдгүй тий. Тэрнээс л болсон бах тий. Тий надад ч гэсэн тэг санагдсан. Тэгээд тэр болгоныг ингээд дандаа уучлж явсаар хагаад тэгээд тэр нь бүр эцэстээ тулаад тэгээд л ер нь салсан юм шиг үлээ тий. Тийм билээ. Тий. Өрөнгийн шархалсан түүхийг би санахгүй бах юм. Өрөө юу ярьлаа? Сайн санахгүй байна. Харин би бас сайн санахгүй байх юм. Манай өрөнч ер нь чөлөөт фрилансер гэдэг шиг л байх юм да гэхгүй. Би нэг шинэ жил мэлээр салсан тухай яриад ах шиг байсан. Гэтэ нэг тийм сүртэй юм Тэ нэг байгааг тийм баха. сүртэй байгаагүй. Өрөн гэхдээ ер нь юмыг тэгэж нэг тийм сүртэй хүлээж авдаггүй хүн бах те эсвэл ингээл хайрлалцаал тэгэл болохгүй салаал гэж мэгэд. Надад ягаад ч тийгээд тийм ч юм шиг мэдрэмж төрөөдөө сүүлийн үед. Энэ It's okay хасаа гэж. хат болж байгаа ах та чиг шиг. За бас магадгүй л юм да тий. За Хасаагаас дараагийн болж. дугаар дээр юу гарлаа? Дараагийн дугаар дээр нөгөө Bumblebee тоглосон шүү дээ энэ чинь. Тэгээ Bumblebee тоглоод ялсан нь юу яана гэд болзоонд авч явна Болцоонд. гэсэн чинь хасаа өрөө хоёр ялцдаг байхгүй юу хамгийн амир нь. Тийм. Тэгсэн чинь хасаа би өрөнгөс сонгоно гэж дондгоноод нэг худлаа те өрөнгийн нүрийг харахаараа тэгж хэлээд. Тэгээд Тэгснээ юуник аваа явчих. тий угаасаа тэгэж нөгөө талд нь өрөн хожицсон тэгээ хоёр хожицсон хүн өөр өөр хүн сонгох ёстой гэсэн дүрмтэй байсан юм билээ ш тэр тоглоом нь. Тийм тэгэнгүүт хин хасаа живнийг аавна гэд тэгээд хин болохоор өрөн болохоор энкуг Яг тийм аавна гэд. дүрмтэй байгаагүй баха. Зүгээр төрсөдөр нь байсан гэсэн шүү дээ. Тэгээд за би урамтай л явна гэдгийгсэн бол явуулах л байсан баг. Нэг тайлбар Нөгөө хэлжсэн энку аа. чи өөрөө тэгсэн байхгүй би илч байна. Тэ? Хоёр би энку тэгсэн байхгүй би өөрөө илчин байна. Тэгээд би өөрөө ингээд дүрмийн гаргаж байгаа. Тэгээд хоёр бол би нэгээ сонгохгүй гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд тэгээ хасаад л мэдгүй. Хасаагийн тэр шалтгаан ч гэсэн Жэйүн Энэ ерөөсөө тухай бүр ярмааргүй байна. болцож үзээгүй болохоор би Жэйүнийг сонгосон ч гэсэн зүгээр л өмнөх оройн над дээр ирж өөрийнхөө сэтгэлийг илчилсэн болохоор би илүү ярилцмаар байсан гэвэл хасаад хүн итгэж болно те. Тэгэхгүй ингээд шал худлаа юм яриад. Бүх юм худлаа ахаар юунд ч итгэмээр энэ те энэ залуу тэгээд бодит амьдрал дээр ийм залуу биш байгаасай л гэж найдаж шүү дээ. Нэг телевизийн цаг авах гад нэг иймэрхүү худ байдаг надад гэж найдаж байна. Өрөн энхо хоёрын болцоод ихтэй тийм миний төсөөсөн шиг гоё бас байгаагүй нэг тийм сэтгэл хөдлөмөр байгаагүй те энэ энхо тэр шүлэг мүлэг унших яг хэрэгтэй ч байсан юм уу? Энкүүд өөрт нь болцоон таалагдах шиг болсон. Яагаад гэдэг мэдэхгүй. Бид нар эсвэл нөгөө өрөнгө мэдээд байгаа болохоор ч тэр юм уу энэ хоёрын дунд ямар нэг гал оч асаагүй. Энхүүд болохоор зоологог бодвол өрөнтэй байх илүү гоё байсан юм шиг санагдсан яг төхөмжтэй тий. Магадгүй чөлөөтэй. Угаасаа нөгөө өрөн чи өөрөө айгуулаг хүн сонсож чаддаг охинлоо тий. Яриулаад сонсоод тийштэйгээд ойлгоод чаддаг. Гэхдээ яг өрөнгийн нүүрний хувьд манай пеналистууд хүртэл энэ ч бүр залхацсан байж тээ. Тий. Бүгд ингээ өрөнгө мэддэг болцсон тий. Энкод тийм шүлэгний дарамтанд өрцсөн гэж яаж мэдэх вэ тий? Тийш тэг хүрхээ. Хүрхээ. Хамт байдгаа зөвлөж байгаа. Нөгөө хоёр болохоор амар эвгүй болцоосон. Тэр хоёр нэг тийм гоё ч юм шиг, муухай ч юм шиг, би бинийгээ хийгээд байгаа ч юм шиг, эсвэл нэг далд утгаар яриад байгаа ч юм шиг амар тийм хэцүү байсан надад ёо. Жин хас хоёрын болцоо. Тийм чи
Велагаас юу амаар байна гэсэн чи миний авахыг хүсэн урд минь байна гэж мэгэл нэг юм ядаргаатай. Тэр хоёр тийм яг л өөрсдийнхөө хэлээр яриад байгаа шиг байсан тий. Тий, өөрсөөхөө хэлээр Бүр л ярьсан. амар ойлголцоод байгаа шиг байсан. Тэгээд тэр хоёр ер нь яг тоглох юм байлээ. Нэг тийм Чиний сэрэл ямар үед хөдөлдөг вэ гэсэн чинь ирэмхээр юм болооч гэсэн зүгээр нүд ирмэнгүү сэрэл нь хөдөлж энэ тэр. Зүгээр шууд хасаад зориулж хэлээд байгаа юм тест тэр болгоныгоо тий. харин тий. Тий нэг Тэг амар. би жи нэг өстө тийм гэж авах гэж бодоогүй. Би ч гэсэн тэгж боддог. Тэгснээ дараа нь вилад эргэж ирэнгүүтээ ёо шүхэрчэн нь намайг эргүүлээд чиг. Oh my gosh. Тийм ээ тий. Тэр амар сони юм ярьсан те. Тэр яг ямар хамаатай. Тэгэл чи эргэжээгүй ирсэн бол тэгэл дугаал чи байх. ойлгоогүй юм шүү чи. Харин Бүр ойлгосон юм биш. андарсан биш үү чиг шиг. Яа. Тэгэл эргээгүй бол дугаал байл да. Ёо миний араас гүгээд гэд мангартаад байгаа юм уу? Хаашаа. Ёо би тэрийг амар Яг ойлгоогүй. нэг тиймэр хүмүүс байдаг шүү дээ тий. Яа миний араас ингэж гэдэг намайг ямар хөөрхөн охин бэ гэсэн тэгээд өөрөөгөө ингэж хөөрхөн гэдэг хүмүүст ингэж илэрхийлээд байдаг. Яа би угаасаа хөөрхөн шүү та нар лахгүй байгаас. Намайг хүмүүс хөөрхөн гэж боддог шүү гэдэг байгаа шүү. Би тэр талаар шинэ үг мэл угаасаа олж байдаг нээж шүү дээ. илрүүлсэн ш. Pick me гэдэг юм байл ш. Тийм охтуудыг. Тий. Нээсэн сайхан мэдэж авсан ч гэх шиг. Pick me үе чи өн Харин 10 энэ жил тэгээд хооронд дуустдаг ш. манай өдөр чи хийж дуустах юм шүү дээ. Сурцсан өмнөд болов. Тий. Магадгүй. Энэ хооронд манай шинэ хүн нор өдөрдүүлсэн тийм Аа. чиний 3 баримтлуу нэг тийм тоглоом тоглосон тий. 5 секунд гэдэг тоглоом тий. 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 Тэр хөөрхөн тоглоом байсан. Тий надад ч тэр айгу хөөрхөн санагдсан. Тий ингээд айгу хурдан бодох шаардлагатай болоод тэгээд ингээд 5 секундэд хэлж байгаа юмнууд нь амар марцантай. Тэр нөгөө нэг хиний цэтүүлагийн унтахаас өмнө хийдэг зүйлсэн чинь шүдэгөөд баагаад уйлдаг ч гэх шиг. Уйлаад багтай яах. Амар инээд Тэр амар хөөрхөн байсан. айгу хөөрхөн Энэ байсан. тоглоомыг ер нь найзуудаараа тоглож үзэл хөөрхөн санагдсан. Тэр Мгм. уйлт гэдэг нь бол үнэхээр өвчлээс. Толгойд үнэхээр яг тулгамчаа бол орж ирэхгүй байхаа тий. Харин тий орж ирэхгүй яг л тийм л юм орж ирэх байх. Шүдэгөөд баагаад уйлдаг гэсэн чинь амар инээдтэй. Унтах болгондоо уйлд юм уу гэл нэг инээд тэгээд байсан шүү. Тэгээ тэрэн дээр тэр ингээ хөөрхөн тоглоом болчоод тэгээ дараа нь орой болсны дараа хөвгүүд нөгөө юунда ярьсан те Жэйүн тэгэж ирж уйлсан чи ер нь ингүүл яасан Тэгээд гээд оройн хоолн дээр ер нь бол сексийн тухай манай эдтэй задгаа ярьсан. тийш Манай нэрээ. панелистд бид нэр яриа controversial юм болоо энэ гэдэг. Хөөрхөн байсан энэ хэдтэгтэй Тэгэхэд жоохон манай зэ нэг гаштай пенсээр хин нэг асуувал зэ аа бүр юм нэг секси додтон юм шигтэй бүр нэг нэг асаад ирсэн энэ жоохон нэрээ жоохон донтойж модгох шүү гэж. царайг нарахаар гэж Тэгээ хүмүүс яриад дууссан тойрон мөрөнд дуусчаад байгаа. Техник асуувал тэгээ гурлаа хэвэрлээ. Тэндээс нацгийн хариулт юмэр хөөрхөнтэй хоёр танихгүй залуутай. надад тэр нөгөө шинэ бэлгүүн гэдэг охины тэр тодог нөгөө нэг морныхоо багийг өмс гэдэг нь айгу амар хэцүү санагдсан. Ягаад тэгээд байгаа юм бол дараагийн асуулт нь ирчээд байхад заавал тэгэж өмсөх хэрэгтэй байсан байх та. Дөрмийнхэн дагуу ихсэн юм болов? Тодог хитрхи Яа өмс гэж мэгээл амар тэгээд байсан шүү дээ. Аа. Нэг сонин надад тэр нь жоохон илүү санагдсан. Тодог нэг сонин тэгээд байгаа нь би тодыг жоохон өмөрөөл байсан гэж мэгээд Тийм тодоо бол угаасаа ер нь бол нэг манай монголчуудын нэг дуртай охин тий одоо нөгөө нэг Single Symphony-д нэг солонгосуудын дуртай охин гэж байгаа шүү дээ тий. Тэрүүн шиг нэг монголчуудын дуртай охин гэж бас байна тий. байна байлгүй яах вэ? Яг нэг тийм одоо юу гэж хэлэх юм яг нэг юм хитрхи задгаач биш тий. Тий, тэгсэрнээ бас Өөрийнхөө өөрийнхөө хэрнээсээ харуулах эсгүүлдээ бас хөөрхөн харуулчин. Өөрийгөө бас ярих харуулчин. юм ярьчин тий. Яг тий, даруух юм уу гэхээр бас хитрхи даруухан биш тий. Тийм Тэгсэрнээ тэгээд өөртөө итгэлтэй тий. өөртөө итгэлтэй өөрөө тийм тэгсэрнээсээ хөвгүүдийн дундуур буруу болоод байгаа хгүй тий. Яг Тийм байна. охтуудад яг манай залуучууд дуртай гадна төрхөөсөө ч гэсэн нэг тиймэрхүү игдүүтэй дүүд гэх юм уу? Одоо Тий, нэг солонгос игдүүтэд манай залуучууд бас яг дуртай биш байгаа даа маа тий. Тий. Энэ Жиюн байна, Шин Номи байна. Тэдэрс нэг солонгос стилийн
игдүүтэнүүд энд бол нөгөө төгсөө мөсөө бас туртай байж магадгүй. Тий, Яг Монгол магадгүй. тайпын игдүүтэй ч нэг юм тодоо мока тэгээ нэг юм Мгм. чимээгүй дүү хүүтэн дүү юм шиг хэрнээс юм яриад идэг охтууд. Тий, яг үнэн тий. Тэгээд ингээд бүхний охин биш те. Нэг тийм Тийм. тий. Тэгсэн ирнэ ингээд бүгдэнд нь хөрхэн гоё сэтгэл төрүүлцдэг. Яг ингээд харьцахаар муухай ааштай бас биш, их зантай биш. Яг нэг Яг нэг халдаж юм. ирсэнсэхгүй золоо энэ төр шиг бол биш те. Тэгэхээр Тий. иймэрхүү нэг охтууд бол манай Монгол идеал охтуудын төрөл байна те. Яг Мм. ингээд одоо season 2 дээр бүр айгүй тодорхойлж эхэлж байна л та. Өмнө нь яг нэг сайн ерөөсө бодчихоогүй ч юм уу ямар охин Монголд од эдгийг нь сайн мэддгүй байсан юм шиг. Тэгээ Instagram энтрээр шал өөр шүү дээ те. Тий шүү дээ Зураг тий. энэ харахаар шал өөр. А яг ингээд бодит амьдрал дээр яг ийм одоо их сургуулийн ангийн хүүхдүүд ч юм уу 10 жилийн дунд нэг од охин байдаг. Тэг яагаад од Мм. гэдэг нь бас нэг сайн мэдгүй тэрнээс илүү хөөх охин байсан ч гэсэн нэг хүн дээр илүү их унаад байдаг. Яг Тий. тэр одоо зан чанарууд бол харагдчихээн те. Яг тодоо дээр байгаа байхгүй бүгд те. Тийм болохоор ингээд сэтүүлэн энэ төр тэрийг мэдээд тэгээд ингээд яг сонирн болоод байгаа байхгүй туу шуунч алга болоод хөрхий. Тэгээ яг ингээ юм яриад чи ийм юм уу тийм юм уу гэд бас нэг тулгачих гал сэтүүлээ үе үе үзэхэр тэрэнд нь унахгүй байгаа сте те яг гоё ингээ хэлээл амар өөртөө ихтэй. Тодтой гоё ягаа. Тодтой бол хайртай байгаа. Золоо бас сүүлийн үед таалагдаад байгаа. Эхлээд нэг жоохон таалагдахгүй сонин байгаад байсан. Одоо бол золоо таалагдж байгаа. Эсвэл тасцсан юм уу да золоодоо. Баагаар тийм баагаар нэгдэг өх юм шиг л шүү дээ. Тэр нөө болцоонд явж орж ирсэн ээ. Яаж орилж орж ирээ даа тий. Аа. Айгу хөөрхөн тэр мөр айгу тийм хөөрхөн санагдсан. Тий ингээд Яг ингээд баггүй байгаагаараа байхаараа л хүн ер нь хамгийн гоё байд юм байна гэдгийг бас золоогоос ингээ баг багаар нээгдснийхэн дараа хараад за ийм хүүхэд байсан юм биш үү? Яг үнэндээ бол ийм хөөрхөн юм биш үү гэдгийг бас ингээ олж хараад байгаа байхгүй тий. тийм нэг ингээд Тий. эхлээд яг камер байнгут бие барайл амар хстантай охин шиг шууд харагдажсэн. Мм. Одоо ингээд явна тэгээд өөрийнх нь түүхүүдийг ингээд сонсонгууд нэг зоологийн идеал төрх гараад ирж байна тий. Нэг тийм байга байдлыг төсөөлөнгүүд тэгээд ер нь бол таалагдж байгаа. Одоо энэ дугаар ингээд энэ хоёр дугаар хоёулаа хасалтгүй зүгээр нөгөө захиатай дугаар байгаа юм чинь дараагийн дугаарууд дээр хасалт юм болов эсвэл шууд дуусах юм болов хэдэн дугаар гарах юм бэ? Дуусахгүй ялгүй дээ. Яах юм бол Тэг харин мэдгүй шууд дараагийн дугаар дээр дуусахгүй хаа дөнгөж л орж ирж штеп хүмүүс те. Тэгэхээр доор хаяж нэг 4 дугаар бол байгаа хаа. Тэгэхээр хэрвээ 4 дугаар байгаа гэж үзэх юм бол дараагийн дугаар дээр хасалт явагдаж магадгүй гэж бодож байна. Хэрвээ шууд дуусна гэдэг юм бол одоо эн чинь Singles Inferno шиг яадаг үлээ? Хос болоод дуусдаг үлээ? Яадаг үлээ? Тийш тий. Сонгоод нөгөө нэг Мока чинь хэнийг сонгоо боо юм болоодсэн шүү дээ. Тэ өмнөх дугаар дээр өмнөх сизон дээр сонгоо те Амрыг муухай харуулад. тий. Тэгэхээр нэр яг сонгоод дуусахаар бол одоо хоёул яг зүгээр өөрснийхөө төсөөллөөр ингээд нэг хос үүсгээд үзье да. Зүгээр яг миний хүсэж байгаа хосоос гадна яг яаж дуусах вэ гэж юу н таамаглал лээ те. Миний бодлоор хэрвээ яг энэ чигээрээ дуусна гэх юм бол Тодог Сэтгүүлээ Трэ хоёр сонгох бах. Тэгээд Тодоо Трэгээ сонгох бах. За юуныг хасааг болохоор Жиюн өрөн хоёр сонгох бах. Тэгээд хасаа өрнөө сонгох бах. За нэг тиймэрхүү таамаглал байна да. Тэгээд одоо нөгөө нэг Нацаг золоо хоёр яах юм ба. Нацаг золоо хоёр би бинтэйгээл сонгох бах та. За гэнэ. За хинчгүй байснаас гэдэг. За бас магадгүй юм да тий. Бус нь тэгээд ганцаараа тэгсгээл дуусах бах тий. Яг миний хүсэж байгаа төгсгөл бол нацаг золоо хоёр төгсгөл хөөрхөн бах. Ер нь бол угаасаа. За би өөрөнгөө шинэ инкүүтэй дуусаасаа гэж бодож байна. Ягаад ч зүгээр тэнэг уушлаараа олон нийтийн сүлжээнд хэлж тэнэг хатаатай энэ pop хатаатай дуусаасаа гэж хүсэхгүй юм. Тэгэхээр нэг өрөн амар хөөрхөн шиг мэдрэмж төрсэн чинь хасаатай байгаад байхаар ингээд жоохон мангар санагдаад байгаа байхгүй юу? Зүгээр л за шал худлааштай гэл ингээд зайгаа барьчихгүй нэг үнэхээр хасаа таалагдаад байгаа юм уу? Аль эсвэл энэ шоу нэг байх гэдэг юм хасаатай байгаад байгаа юм уу? Тэгэхээр ингээд өрөнгийн тухай ойлголтыг муухай байхгүй. Тэр зүгээр л огсом шийдвэр гаргаад инкүүтэй ч юм уу дуусчихсан гэж бодож байна. Тийм тий. Юуны Хотогийн хувьд бол
М. Сэтгүүлийн ямар нэг юм хийгээд сэтгүүлээтэй дуусвал амар сонирхолтой ах гэж бодно. Трей бол зүгээр л аюулгүй сонголт нь. Тэгэхээс яг Ааха. нэг трейд бол татагдаад байгаа юм бол байхгүй юм шиг санагдсан. Сэтгүүлээ Мм. үл хийхгүй л байгаа болохоос тий. Тий, яг үнэ. Сэтгүүлээ нэг хөөрхөн үл хийчвэл хамтдаа дуусвал айгүй хөөрхөн байх гэж бодож байна. Сэтгэл өвөл хийхгүй гэдэгтэй. Би бол хийхгүй байх гэж харж байгаа. Гэтэ яг хөө тэгээд дуусвал бас сонирхолтой л баг. Хэрвээ тэгээд дуусвал одоо нөгөө манайхан ч үерхэж байгаа болов яаж байгаа бол гэл бас хайгаал бүү юм болох байх та гэхгүй юу. Тайлбарвал энэ нөгөө инкүү гэж залуу шинэ охин биш үү тий. Аа. Ганц биеэж чинь юм блэ? Тэр Бэлгүүн. охинтой ингээд нэг романс үсгүүл болсон. 133 цай залуу нөгөөх нь ч бас ингээд нас биеийн төрсэн мэчүүр эмэгтэй тий энэ хоёрын хооронд шал өөр яриа өгнүүлтэй нөгөө хонгорын тэр явуулсан шүү дээ. Гэхдээ Бас инкүү өөр биелийг төвшний сонирхгүй. яриа үүсвэл сонирхолтой ах гэж бодсон. Ааха. Хонгор нөгөө нэг шинэ номитэй дуусах байхгүй яха. Нацаг уу? Тий надад Ааха. Тийм бас магадгүй те. Гэтэ нацаг өөрөө сонирхгүй. Нацгийг би ягаад чи ихчмэл бүсгүүд дуртай гэж бодоод байгаа шүү дээ. Яг үнэ хэлэхэд. номыг сонирхгүй хаад. Тэгээ Номыг номыг сонирхгүй сонирхсан. байгаа. Цаадсан золоо амраа гэдэг өөрөөсөө тийм ихчмэд өндөр охин дуртай байгаа сте. Нэг тийм төстэй байгаа сте амраа золоо хоёр ягаад чи. Тэгээ Надад ерөн тэгээ төстэй шүү санагдаад дээ. тий. Тэгэхээр нацаг ингээд золоогоо ярьсаар гал дуусах бах. Өөрөн ч гэсэн хасаага тэр хасаа нөгөө нэг болзоонд явж ирэнгүүтээ за та хэд юу байна? Юу харилцаа ахис тэгсэл гаруу үнсэлт секс мекс болцсон уу гэдэг нь айгүй амар тий. Яг юу гэсэн үг юм бэ? Ерөн Секс мекс болдгоо цаачин үсттэй. бол What? нэг тийм уйлаатай юм хийчих гээл байгаа Харин тийм тий айгүй борморлоод санаа. татаал Секс мекс болсон уу гэж асуусан чи what юу гэж тийм болд юм бэ? Энд чи нэвтрүүлэг гэд бодоодсэн шүү дээ би. Харин тийм болдгоо байлгүй дээ. Oh my gosh. болдгоо хөө хаавар тийм хийх үү. Тийм. Йоо, тийм юм асуусан чинь хасаа гэд бодсон. Хасаа ер нь анхнаасаа тэр эхний өдөр хасагдсан тэр чигээрэл хасагдах байсан. Тэгсэн бол бид нар ингээд айгүй хөөрхөн залуу байсан гэж дуусах байсан аахгүй юу? За Тийм манай тийм цаг тэгэл аха дуусчихгүй тий. харин тий. За манай ингээд цаг дуусч байна. Хоёлаа тэгээд дараагийн дугаараар ярья. Гоё За баяр байлаа энэ дугаар. таа. Баяр таа.